Амьдрал юун дээр тогтдгүй гэж бид их ярих дуртай. Хүн чанар энэ хоёрхан үгэнд амьдралыг өөр дээрээ тогтоож чадхаар агуу их хүч, агуу их хайр, инрэл нэгүслэл оршдог болов уу гэж би боддог. Бид энэхүү нэвтрүүлгээрээ хүн чанарын төлөөх цэц булаалцсан хий хоосон яриа бус. Жинхэнэ нэг нэгэндээ сэтгэлийн дэм, баяр баясгалан, амьдрах итгэл, урам зориг хайрлсан хүн чанарын илэрхийлэл болсон нэвтрүүлэг байлгахаар чадан ядан зорилоо. Хүмүүсээ бие биенээ хайрлая, хүн чанараа өнгөлн зөвлөе. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Дархан Отож компани захирал Хатагта Янжинлам мөрөгдөн оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За баяр үзэгчтэй ч бас хүргэе. Баярлалаа. Тэгэхээр нэвтрүүлгийн нэр хүн чанар зорилго нь хэн нэгэндээ сэтгэлийн дэмийг хайрлаж нийгэмд хийж бүтээж буй гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэдэг байгаа. Тэгэхээр олон хүмүүс бас таныг урьж оролцуулаач гэж хүссний үндсэн дээр манай телевизийн хамт олон бас таныг урьсан. Тэгээ бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн явдал талархаж байна. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бас нэвтрүүлгийн зочид маань одоо мэдээж хэрэг нийгэм рүүгээ чиглэсэн олон сайхан ажлуудыг хийдгээд түүний нэг бол одоо Дархан Отож гэдэг бас эмнэлгийн үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ үйл ажиллагааны талаараас үзэгчтэй хуваалцах уу? Тэгээ. За би 2008 онд Дархан Отож компаниг одоо авсан юм аа. Тэгээ гүйцэтгэх захирлаар нь ажилласан. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд манай Дархан Отож компани бол анх 2000 онд байгуулагдсан. Энэ жил одоо 15 жил нь дахиаж байгаа. Тэгээ 15 жилийн төвхтэй энэ сайхан эмнэлэг соёлын үйл ажиллагаа явуулдаг компани байгаа. Тэгээ ягаад энэ компаниг авсан юм бэ? Энэ компаниг гүйцэтгэх захирлаар ажилласан юм бэ гэхээр миний одоо төрсэн эцэг Далхажувын Гомбосрон гэж хүн бол Архангай аймгийн Харьяад. Тэгээд хүний их хэмжээлээ. Миний ээж бол бүргийн Дэнсмаа гэд сайхан ээж маань бас залуу халуун насндаа Хэнтээ аймгийн нэгдсэн одоо эмнэлгийн төрх тасгийн их барих багамчаар ажиллаж байсан. Их баригчаар ажиллаж байсан олон сайхан ерөн 60-аад оны ихийн хүүхдүүдийг их барьж авсан ийм сайхан ээжтэй. Тэгээ миний одоо би дээрээ ганц төрсөн эгчтэй айлын хоёр бид нар бол ихээс 8 уулаа. Тэрэн дотор бол хоёр том нь ингээ охтууд, бус нь болох дээр бол хөвгүүд. Тэгээд миний ганц эгч бас 8 дугаар ангиа төгсөөл Дорноговын ангийнхын дундад их барих багамчаар явж исэн. Тэгээд өнөөдөр эгч маань орон нутагтаа ажиллаж байгаад 1989 он 83 онд юм байна. Анагаах ухааны их сургуульд орж суралцаад их хэмж болсон. Тэгээд эгчийнх маань 95 онд Улаанбаатарт ирсэн. Тэгээ энэ Дархан Отож эмнэлэгт эгч маань бас ажиллаж байсан юм аа. Ингээд ерөнхийдөө эмнэлгийн гэр бүлээс гаралтай болохоор энэ ч утгаараа бас Дархан Отож одоо энэ эмнэлгийн байгуулсан биш юу одоо авч ажиллаж байгаа юм аа. Тэгэхээр мэдээж манай Дархан Отож компани маань зорилгоо тэгэхээр мэдээж эрүүл мэндийн тийм ээ олон одоо хүмүүсийг эдгэрч илаашруулж бас тэдгээр хүмүүсийг хурц үйлчлэлтэйгээр онцлогтой байна. Тэгэхээр манай Янжинлам одоо зочны маань хувьд гэхээр өнөөдөр бас нийгэм рүүгээ чиглэсэн олон ажлуудыг хийж ирсэн. Түүний нэг бол бас яхаа аргагүй хүн төрөлхтний төвхөнд мөн одоо дэлхийд дахинд одоо бас Арслан гэд маш том клуб байдаг. Үүнийг салбарлаж одоо Монголд төлөөлөгч тийм ерөнхийлөгчийн бас хийдгээ гэж сонсон. Тэгэхээр энэ Арслан клубын талаараас үзэгчтэй хуваалцахгүй юу? За би ерөнхийдөө өөрөө бол улсын багшийн дээд сургууль төгссөн эвэл пиэний ажилтан одоо нийгмийн ажилтан л байлаа да социализмд. Тэгээд Улаанбаатар хотод 90 онд шилжиж ирснээс хойш хүүхдийн урлан бүтээгдэхүүн сургалт эрхэлсэн дэд захирлаар 8 жил ажилласан юм байна. Тэгээд байж тал харин Монгол-Японы эдийн засаг хамтын ажиллагааг дэмжих төв гэж нэг төрийн бас байгуулагдаад тэрэнд бол бас манай Монголын эмэгтэйчүүд их мундаг штэ. Манай одоо
Монгол улсын иргэн Үлзий ням гэдэг эмэгтэй. Тэр төвийг Япончуудтай байгуулад өөрөө бас энд ажиллаж байгаад Токиод сураад тэгээ Япончуудын хоёр орны одоо хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх гэх төрлийн бас байгууллага байгуулад тэгээд тэд нар анхныхаа ажлыг хийхдээ хүүхэд эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг судлах зорилготой байсан. Тэгээ харин миний нэг таньдаг хүн хүүхэд эмэгтэйчүүдийн байгууллагт нэг ийм эмэгтэй байгаа өөрт чинь бас тус болж магадгүй гэж санал болгосны дагуу бид уулзаж тэгээд тэр ажилд нь оролцож эхэлсэн. Тэгээд л ерөнхийдөө зах зээлд шилжээл хүмүүс янз бүрийн ажил хийгээл ээжсэн чи би гинтгэн үгүй би ч гэсэн нас залуу байгаа юм чинь бас хэл ус сургээд энэ Японы зах зээл рүү гарч ажиллаж үзвэл ямар байсан гэж бодоод шууд нөгөө урлан бүтээгдэхүүн дэд захирлынхаа ажлыг өөрчлөөд тэгээд энэ төрийн бас байгуулах штэ санхүүжилтэн зогсохтол миний ажил зогсоод л би цаашдаа одоо юу хийх үг нь миний тэр хуучин ажил болох тэр төрийн байгууллагын ажил би өөрөө л хичээгээд ажиллаж ивэл намайг нэг их бас холцолч гайгүй л байх шиг байсан. Тэгээд тэгвэл нь бас яг хүн чинь нөгөө нэг хөгжил дэвшил рүү тэмүүлж идэг болохоор тэгээд ер нь эрсдэл хүлээж иж амжилттай байдаг. Тэгвэл ер нь өөрөө бас нэг жоохон өөрийгөө энэ зах зээлтэй хөлнөөлүүлвэл яасан бэ гэсэн бодол маань надад төрөөд тэгээ би энэ Монгол Японы эдийн засаг хамтын ажиллагааг дэмжигдэх Монгол дахь төлөөлөгчөөр 2003 он хүртэл ажилласан. Ингэж байх хоорондоо бол би яг нэг жил ажиллаж байгаа 99 онд бол намайг бас тэр Япон талын захирал хүмүүс маань дэмжиж бас их хариуцлагатай сайн ажиллаж бидний ажилд бас тусламж үзүүллээ. Тэгэхээр та Японы төлөөлөгчийн газрын эмэгтэй Японы орны мэдэхгүйгээр Японы орны тухай ярихад хэцүү. Тэгээ өөрөө чинь одоо өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн ажлыг чинь одоо сайн гэж дүгнээд Япон орн руу нэг сар одоо зардал ирэх очих зардал Японд байх сарын зардлыг чинь дааж авч явна гэж хэлэхэд айгүй их баярлаж байлаа. За миний нөгөө хүсэл зорилго ажилласаа гарч эрсдлүүлж ирсэн ч биелэхэнтэй гэж бодоод тэгээд 99 оны 10 сард Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас манай одоо Монголын шилдэг компаниудын захирлууд одоо зүүн хойд Азийн орнуудын тийм үзэсгэлэн ярмаг дандаа болдог. Тэрэнд оролцоо явахад тэр группэд хангах яваад Осака хотод очиод Тоямагийн үзэсгэлэн худалдаанд оролцоод хамгийн сүүлд нь Копо хотод очиод Копогийн 20,000 хүн цугласан фестивалд очиод оролцоод 2 гэрээ бариад Монголоо сурталчилаад тэгэж ийсэн. Тэгээд ерөнхийдөө бас яг тэр үед чи 99 он юм чинь энэ Япон хэл чи яасан зөөлхөн аялах сайхан хэлвэ. Би нэрээ энэ хэлийг сурвал бас болох юм байна. Нэгэнт л би одоо тий өөрийгөө өөрчилж эрсдэл хэлээж энэ ажлаа сольж энэ ажилд ирсэн юм чинь хэл ус ч гэсэн сурах ёстой гэж бодсон. Тэгээд яг нөгөө хөөхөж шуугаж исэн олон нийтийн ажил хийжсэн хүн чинь Монгол дахь төдөөлөгчгээ ганцаараа 99 оны 12 сар болсон шинэ жил болсон чинь айгүй хэцүү уйтгартай хаана хинтээ баярлахаа мэдхгүй хэн дээр очихаа мэдхгүй тэгээ байж захта яах вэ тэгэл худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохиогдож байгаа бас гишүүн байгууллагуудын шинэ жилийн интернет өргөцсөн боловч би зочин болохоор тэгэл бие бариад оролцож нөгөө өргөө биелүүлж гараад явцдаг тэгээ байжсэн харин 2000 оны 1 сард ер нь 12 сарын сүүлчээр Японоос захирлууд ирсэн байсан үл. Тэгээ би хэлсэн би одоо өнгөрсөн 10 сард Японоос ирээд их сайхан сэтгэлдтэй байна. Тэгээд энэ Япон хэлийг би нэг сурчмаар санагдаад байх юм. Та нар надаа нэг ингээд өвлөө уйлралд манай ажлын ачаалгайгүй жуулчлалын эсэзээ өглөөгөө миний хийх ажлын ачаалж байгаа учраас надад хэл сургах боломж олгож намайг Японд явуулж өгөөч гэж хүсэлтэй байд. Тэгсэн чи харин тэр Хироши Сузуки гэдэг нэг захирал өөрхийн болно тэгэлгүй яах вэ бид нар өөртөө чинь хамтарч ажиллаж байгаа чинь өөрөө хүсэж ивэл бид туслана гэд. Тэгээд би 2000 оны 1 сарын 5-нд Токио руу нисэж ижилээ Бээжинд дайраад. Тэгээд очиод яах вэ газар нутаг дээр хэл сурах гэж очисон болохоор бас мэдээж шууд ямар нэг сургуульд орох биш. Тэгээ орчинд нь хэл сурна гэдэг. Тэр Монгол хүнд чинь тэр үе чинь нийгэм эдийн засгийн байдал чинь Монголд хэцүү байсан юм чинь бас хүнд чинь амьдрахад мөнгө төгрөг хэрэгтэй. Тэгээ харин миний нас ч гэсэн ямар оюутан нас биш болчихсон 38 хүрчихсэн байсан. Тэгээд би харин
өндөр насны соёлд ажилласан. За. Тэгээд өндөр насны соёлд ажиллаад тэгж явахдаа нөгөө Япон хэлээ бас жоохон үзэж сураад цагийн ажил хийгээд тэгээд тэр сайхан сэтгэлтэй хүмүүстэй ажилласан чинь би өстө тэрэнд бол одоо өдөө зэрэгтэй байгаа. Үнэхээр тэр ахмад хүмүүсийг миний орны, миний аав ээж шиг, миний өвөг дээд шиг гэж айгүй сайхан сэтгэлээр би тэднэрт уулзалж тусалж айгүй сайн ханддаг байсан. Тэрнээс би зөвхөн ажил хийхин тулд мөнгө авахын тулд гэсэн сэтгэлээр биш. Бараг тэр хүмүүс миний одоо өвөг дээд шиг, ижээ аав шиг, миний ард түмэн шиг тэгээд тийм сайхан өөр үндэстэн ч гэсэн би тэр хүмүүст их сайхан сэтгэлээр бүр ингээд яасан. Тэгээд тэр хүмүүсийн олон өндөр настай сайхан хүмүүсэд их сайхан сэтгэл төрүүлж тэр хүмүүсэд би сэтгэлээсээ хурцуулчихжээ учраас өнөөдөр миний тэр Японы зах зээлд гарсан ажлын гараа тэр буйны ажиллаар эхэлсэн болох тэр сайхан хүмүүсийн баярлуулсан сэтгэлийн одоо хурц гэдэг юм уу тэр сайхан юу надад ирж өнөөдөр би өдөө зэрэгтэй явах гэж бас бэлэгшээж явдаг. Тэгэлгүй яхад ер нь хүн болгон өөрт байгаа өчөөхөн зүйлээрээ бусдад туслаж чадна гэмээр эргээд тэр үр шимээ хүртэж үнэхээр тэр зорьсон зорилготой хүрдэгэ гэж бас би хувьдаа боддог байгаа. Тэгэхээр мэдээж өнөөдөр бас олон ажлуудыг хийж тэр Японд ажил хөдөлмөр тий 38 нас гэдэг бол тэр залуу нас биш шүү дээ. Тэгэхэд мэдээж Япон хэлийг ингэж сурч мэдэж өдөөд одоо өнөөдөр бас орчуулагч давхар хийгээд явдаг гэж би сонсон байгаа. Энэ үр дүн бол ерөөсөө тэр тэнд очиж ажиллаж өөрийгөө одоо тий төрийн албанаас төрж хөлөөлж одоо бизнесийн салбарт мөн одоо өөрийн зах зээлтэй хөлөө нийлүүлэх энэ бол том амжилттай гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол мэдээж альва зүйлийг бүхэл зүйлийг одоо хийхэд гэр бүл, найз нөхөд, хамт олон үр хүүхдүүд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Тэгэхээр мэдээж үр хүүхдүүдийн талаар болон хамт олон найз хамгийн эмэгтэй хүн ялангуяа хамгийн дотны найзууд гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэр талаар бас үзэхтэй. Тэгэхээр би чинь ганц охинтой л да. Тэгээ миний охиныг Оюн Баяр гэдэг. Одоо өнөөдөр миний охин 2 хүүхдийн ээж болцсон. Тэгээ би нэг сайхан хүргэнтэй хүүгүй байсан хүн нэг сайхан хүүтэй болчихсон. Тэгээд миний охиноос 2 хөөрхөн зээ охтууд гарцсан. Одоо том нь 7 настай, бага нь ой гарантай. Тэгээд мэдээж хүний амьдрал айгүй баялаг болох дээр одоо өнөөдөр бусдын төлөө гэсэн сэтгэлээр явж байсан бол одоо өнөөдөр ач зээнэрийнхээ төлөө би одоо эмээгийнхээ үргэлж гүйцэтгэхээс эхлээд бас нийгэмд хариуцлага гэдэг бол өдөр тутам хүнд байдаг. Би үл өглөө болгон гэрээсээ гарахдаа би Монгол улсын иргэнийхээ хувьд иргэнийхээ үүргийг биелүүлэхэд бол өнөөдөр чинь ямар өдөр болж байгаа вэ? Нөгөө байрны мөнгө өгөх өдөр болж байгаа үү? Гар утасны мөнгө өгөх болж байгаа үү? Нөгөө ажилчид маань цалингаа авах болж байгаа үү? Гэл одоо ингээд ямар ч гэсэн энэ сайхан улсад иргэн болж мэдлсэний хувьд иргэнийхээ үүргийг би чинь биелүүлж явах ёстой шүү. Тэгжээ гэмээр миний цаашдынх нь тэр ажилд амьдралын асуудлыг шийдэх ёстой. Хувь хүн болж төрсөн, иргэн хүн бол төрсөн. Тэгээ би юу хариуцж яваа вэ? Ямар ачаа өөрч яваа вэ? Гэл тэгэл мэдээж амьдралд ардан замаар явахгүй. Эрсдлийг бол их үрсээ. Тэгээ би эрсдлийг өөрөх тусмаа амжилт олж ирсэн. Тэгэхээр би боддог амжилт гэдэг бол өмнө талдаа эрсдэлтэй шалгаж байдаг. Тэрнийг давж гарч чадах юм бол цаа талд нь тэр сайхан амжилт хүлээж яадаг гэж боддог. Тэгээд энэ Дархан отч имлэгийн сайхан хамт олон байна. Манай одоо эгч хүүхдүүдтэйгээ бид нар ажилладаг Дархан отч авраг соёлол гэдэг Дэлгэр хаан суманд авраг тосон соёлол дээр Дархан отч авраг тосон гэж сайхан соёлол ажиллаж байна. Тэгээд үе үеийн одоо хамт ажиллаж исэн одоо хамт олнууд минь намайг дэмжиж тусалж өдөө зэрэгтэй болгосон одоо миний одоо аав ээж ах дүү гэр бүл найз нөхөд гэл одоо би чинь одоо ер нь хамааралгүй юм гэж байдаг шүү дээ. Бүхэл юмнаас хамааралтай байж ижил би өдөө зэрэгтэй явж байгаа болохоос тэгээд тэр нэг Японы байгууллагатай ганцаардаад ажиллаж байх үедээ Арслан клуб гэж байдаг гэдгийг сонсоо. Тэрийг одоо Монголд байдгийг ч мэдэхгүй тэр талаар би өөрөө ерөөсөө ямар нэгэн мэдээлэл аваагүй байсан байхгүй. Тэгээ харин Япон хүмүүс Арслан клуб гэдэг тийм клуб танах Монголд байгуулчид бид нартай бас хамтарч ажиллана. Ийм сайхан хүмүүнлэгийн байгууллага дэлхийн нийтээр нэг гэр бүлтэй гэдэг.
тийм үү, би ч олон нийтийн ажилтаа айгуу сонирхолтой тийм нийгмийн ажилтаа хүн юм чинь нэрээ ганцардаж байхаа оронд бусдад хэрэгтэй буйны сайхан ажил хий, дэлхийн нэг зөвхөн одоо галбарчил даяарцал Монгол зах зээл болоод би ч гэсэн өөрөө төрийн байгууллагынхаа ажлыг орхиж гадаадын зах зээл рүү бас ажиллаж эхэлсэн болох төр өшөө одоо хүрээгээ өргөдгөө, өшөө сайн сайхан юмыг эх орондоо түгэй. Би одоо юу хийж чадахын хүн болж төрч чадхал юм байвал энэ богино хугацаанд амжуулаад байдаг хэрэггээл тэгээд энэ Арслан клубыг байгуулсан. Тэгээд анх энэ Арслан клубыг 2000 оны 6 сарын 9-ний өдөр урлан бүтээгдэхүүнийхээ ёслолын зааланд анхныхаа хурлыг хийгээд үүсгэн байгуулагч 27 гишүүнтэйгээр тэгж яхад манай одоо энэ хаан банкны приоритет салбарын захирал манай нутгийн миний багын найз Эрдэнэ Чимэг гэдэг нэг сайхан бас Монголын сайхан эмэгтэй би. Тэр найз маань харин хамт намайг үүсгэн байгуулсаж бид хоёр одоо нэг нь ерөнхийлөгч, нэг нь тэр клубын нарийн бичгийн дарга тэгээд тэргээд олон сайхан эмэгтэйчүүд бас сэтгэл зүрхээ зориулж бидний үйл ажиллагааг дэмжиж эвлэлд нэгдэж өрөг зорилгын маань хүлээн зөвшөөрч орсон. Яг хөө тэгээд амьдралын одоо зам ёсоор зарим нь одоо өөрчлөгдөх гарах ертөнцийн мөнх усыг үзэх гэл энэ хооронд ч нэсүү байх уу. Тэгээд одоо бол манайх нэг 20 гишүүнтэй. Тэгээд ихтгэл үнэмшилдээ үнэнч явсан нэг 10-аад гишүүн байгаа. Тэгээд тэр сайхан сэтгэлтэй найз нөхдийнхөө хүчтэй мэн дээр бас энэ төрийн бас байгууллага 15 жил болчихлоо. Ер нь эндээс хараад байхад олонний өгч оломгүй далаа гэж тэр олон хүмүүсийн сэтгэл зүрх нэгдэж нийгмийнхаа сайн сайхны төлөө бас энэ дундаа ядарч өдөрч явсан нэгэндээ тус болох үүднээс мөн тус гэлтгүй сургалт семинар зохион байгуулах, олон нийтийн ажилд оролцох, олон улсад одоо өөрсдийнхээ Монгол улсаа танилцуулах гэдэг олон ажлуудыг бас хийдэг шиг санагдсан. Ер нь ингээ хараад байхад Монголын мянган охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд бол нилээдгүй их чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэгээд түүний нэг бол яах аргагүй одоо манай зочин Янжинлам маань гэж би бодож байна. Тэгэхээр үнэхээр өнөөдөр бас бахархаж байна. Маш олон сайхан бүсгүүчүүдийн төлөөлөл болоод зөвхөн одоо бидний урьсан зүйл гэвэл Арслан одоо клубын үйл ажиллагаа маань 15 жил болж байна. Энэ маань бүх улс орон даяар одоо байдаг клубүүдийн нэг Монголд бас анх санаачлаад үүсгэн байгуулад 15 жил болно гэдэг бол мэдээж хүн болгонд ойлгомжтой олон ажлуудыг хийсэн байгаа. Тэгээд дээрэс нь бас одоо хувийн хамт олонтойгоо мөн одоо ах トゥ найз нөхдөөгөө нийлээд бас энэ эмнэлгийн салбарт бас өчөө үзэж тийм ээ бас эмнэлгийг одоо хувийн эмнэлгийг байгуулна гэдэг чинь бас нэлээдгүй олон энэ төр засгаас одоо хангаж чадахгүй байгаа шүү дээ. Энэ дээр бас олон хүмүүсийг бас ажиллуулж одоо төрийн нуруунд дээр байгаа ачаанаас бас баг зэрэг ч гэсэн хөнгөлж ажлын байраар хангаж мөн одоо тэр өвчтөд зовлонтой байгаа хүмүүс тэдгээр эмнэлгийн тусламжууд үзүүлж яах гэдэг бол үнэхээр бахархалтай. Дээрээс нь бас хүүхэд багчуудыг тийм ээ бага насандаа бас багшийн дээд төгссөн энэ мэрэгчлэрээ бас хүүхэд багчуудад одоо ажиллаж мөн тэр пианерын удирдагч мөн одоо юу гэдгийг хүүхэд рүү чиглэсэн олон ажлуудыг хийсэн байна гэдгийг үзэгчд маань бас ойлгож байгаа. Тэгэхээр мэдээж ганц одоо тухайлбал манай жочдоодаас ганцхан мэрэгжилтэй тэргээрээ одоо 20 30 40 50 жил ажилласан хүмүүс байдаг байгаа. Гэтэл манай өнөөдрийн зочны маань хувьд гэвэл одоо 3 4 тийм ээ төрийн бас байгууллага, компани мөн одоо хүүхдийн чиглэлээр гээд ингээд манай үзэгчд маань бас ялгаж салгаж ойлгоорой гэж би хүсэх байна. Тэгээд одоо өнөөдөр бол бид бүхэн Арслан клубын мөн одоо таны хувийн одоо хийсэн хүмүүнлэгийн ажлуудыг бас үзэгчтэй хуваалцах зүйтэй байх. Тэгэхээр ер нь энэ олон жилүүдэд ямар хүмүүнлэгийн ажлуудыг Монголдо хийж ирв зөвхөн миний сонсноор Япон улсаас тэнд одоо бас тий хүмүүжлийн доголдолтой бяцхан хүүхдийг бас Монголд авчирч одоо бас тэр хүүхдийг зөвхт амьдрахад нь нилээдгүй нэмэр болсон гэж сонссон байгаа. Энэ маань юу гэхээр бид бүхэн ялва ямиг бусад улс оронд л хийн гэдэг бол өнөөдөр таны одоо гавья гэх юм бол Япон улсаас Монголд хүүхдийг зөв төлөвшүүлж хүмүүжүүлсэн энэ бол их сонирхолтой санагдаад байгаа юм л да. Энэ талаар бас хуваалцахгүй юу? Ерөнхийдөө юу штэ. Манайхан ч нэг сэтгэлгээ жоох өөрчлөгдсөн штэ. Гадаад орон гэхтэр бид нар юм авч явах ёстой. Гадны асал одоо хандив тусламж авч явах ёстой. Бид л өөрснийгөө дэмжүүлж явах ёстой гэж боддог. Ихэнх сэтгэлгээнд бол тийм төвшөнд байдаг л да. Зах зээлд шилжээд хамгийн анх л одоо Япон орн, Японы ард түмэн, Японы засгийн газар л Монголыг одоо донор чуулган хийж их хандивлагч орн болж өнөөдөр ч тэргүүлсэн хэвээр яваа штэ. Тэгэхээр би бол хувь хүнийхээ хувьд бол энэ хүмүүс ингээд манай оронд тусалсан
би ч энэ хүмүүсийн тусаар ингээд сайхан ажиллаж амьдралаад явсан. Тэгэхээр би энэ ард түмэн энэ оронд яд туслах вэ гэдгээ бас үнэхээр бодож явдаг. Би бас Японы зах зээл рүү бас өвчтөе зовлонтой хүмүүсийг авч явж шинжилгээ хагалгаанд оруулах энэ бас тэнд байгаа Японыхаа сайхан сэтгэлтэй эмч сувилагч хүмүүстэй холбоотой ажилдаг. Бас Японы орныг үзсэн сонирхсан хүмүүс зөөжилдэг. Тэгээд ингээд өөрөө ч харилцсан хамтын ажиллагаатай ажил хийгээд байжсэн чинь манай нэг Япон захирал эмэгтэй хүн болохоор үгүй нэг хүүхэд байна. 17 нас хүрэх гэж байгаа. Тэгээд одоо ингээд хайлч оронд бол нөгөө бас л гэр бүлийн асуудал байна шүү дээ. Хүний нийгмэл болох тэр ямар баян орн гэд бүх юм тийм биш. Тэгтээ харьцангуй нийгэм цэцэгдсэн хөгжлийн давуу тал бол манайхтай бол харьцуултгүй. Манайхтай бол одоо 70 80 жилээр төрүүлж байгаа орн шүү дээ өнөөдөр. Тэгсэн чинь харин тэр ээж аа хоёр нь аав нь жоохон архиугаас салтсан чинь эрэгтэй хүүхэд миний аавыг та хөөгөөд явуулчихсан. Тэгэхээр танаас би тантай бол амьдрахгүй гэдэг одоо ээжтэйгээ ингээд зөрчил үүсгээд тэгэл компьютер тоглоомонд донтцсон. Гүгүүл гэртээ бааны өрөөнд ороод 2 3 цагаар хаалга дотроосоо төгччихдэг. Тэгээ ээжийнхээ хүүгийг хүлээж авахгүй. Тэгээ ээж нь болох тэр эмнэлэг совилагч идэг. Өргөх толгойлсон эмэгтэй. Тэгээ энэ асуудлыг яаж энэ хүүхдэд туслах вэ гэж ярьсан чи би бодож ясныг өөрөө ирэхгүй. Тэр хүүхдийг чинь би ер нь аваад Монгол яваад Монголд очиод монгол хүүхдүүдтэй найз нөхөд болгоод Япон хэлийг монгол хүүхдүүдэд заагаад монгол хэлийг өөрт нь зааж өгөөд ингээд хүүхдийн сэтгэл санааг өөрчилж бас нэг манай монголчин сайхан өргөнд удам дэлгэр нутагтай тэгээд энэ янз бүрийн одоо бас тоглоомууд ч гэсэн хөгжиж байгаас гэсэн хязгааралтай байгаа юм чинь бас ингээ орчны нөөцлөд би энэ хүүхдэд нэг тусалдаг юм болов энэ ээж бас энэ хүүхдийн төлөө ажиллаа хийх хажуугаар их шаналж байгаа да энэ сайхан ээжэд энэ хүүхдийг нь бас нэг хүн болгоод өгсөн гэж бодоод тэгээд нэг жилийн хугацаатай виз мизийн хөөцөлдөөд би өөрөө Монголд хээж болоод батлан дагаад тэгэл гадаадын харьяат иргэдийн газраас одоо виз мизнэ удаан амьдрах зөвшөөрөл мөшөл бүх юмээ одоо тэр хүүхдийг л би одоо өвдүүлж би батлан даана одоо эрсдэлд орсон чил би даана гэд айгу зориг гаргаад хүний амнаас аюулгүй байдлыг дааж тийм шилжилтийн насны хил ус мэтгэхгүй хүүхдийг зориг гаргаж ятарж ясна одоо бодоход яасан ямар ч их зориг зүрх байсан болгоомжлох юм байхгүй. Өөртөө тийм ямар саадыг л зүгээр одоо юу би чадна би тэгээд үгүй тань шиг одоо ийм олон хүмүүс байвал одоо бид бүхэн гаднаас л байнга л тусламж одоо юу гэдгийг гуйж бэлэн сэтгэлгээ биш харин манад бас илүү их суралцаад одоо саяны хүүхдэр бол одоо хүүхдийн өмөрчлөн сайжраад явна гэдэг бол бас нэг одоо давуу тал шүү дээ. Та хүн чанар гэж юу гэж тодорхойлох бол хүн чанар гэдэг чинь зүгээр энгийнээр хэлэх юм бол би хүнийхээ хувьд бол би чинь хүн болж төрснөх сэтгэл харамгүй чадах юмараа бусдад ямар ч цаг үед ямар ч байдал нөхцөлд яг л өөрийнхөөрөө л би сэтгэлээ гаргахыг л хүн чанар гэж хэлнэ. Тэгээд би ерөнхийдөө цөөн хүний гомдож олон хүнийг баярлуулж явах юмсан гэж дандаа боддог. Энэ бол миний хүн чанар. Ягаад гэвэл би хүн болж төрчих хүнийг баярлуулах шиг гайхамшигтай юм яах вэ? Хүн хүнтэй туслах шиг сайхан юм яах вэ? Тэгээ хэргүй тунгалах сэтгэлээр хариу нэхгүйгээр л туслахыг би бас хүн чанар гэж боддог. Тэг ер нь та бол хүн чанарын илэрхийлэл болсон бас манай Монголын мянган одоо эмэгтэйчүүдийн төлөөлөл байна гэж би үнэхээр бахархаж сууна. Үзэгч гэсэн бид бүхэнтэй санал нийлэх бах. Эмнэлэг совилын бизнест орсноос болоод эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх талд бас их анхаарч Японы эмч совилагч нарыг Монголд аялуулах Монголын эмнэлгийн байгууллагын сувилгын сургуультай холбох. Дээрээс нь тэр Японы одоо Ширакава нийгэмлэгтээ би 4 дахь хүүхдээ одоо сургаж байна. Сувилгын чиглэлээр сувилагч ингээд тэд нар маань тэр хүүхдүүдийн 4 жилийн сургалтын төлбөрийг өгдөг. Тэгээд тэрэндээ болох тэр яг үнэхээр энэ эмнэлгийн сувилгын мэрэгчлийг сонирхсан хүсэл сонирхолтой энэ чиглэлээр ажиллах тэгээд бас яг өргөх толгойлсон өндөрлийн төвшин бас доогоор тийм хүүхдүүдийг бас ирж хайгаад тэгээд одоо анхны маань хүүхэд уран бэлэг гэдэг охин эхнэлхсад одоо сайхан сувилагч хийж байна. Эрчим тэмчилгээнд очиход бол Япон захиралтайгаа очиход төгсөд ажиллаж байгаа уран бэлэг бол маш сайхан сэтгэлтэй хүн
гарахынгүй боллоо гэтэл өглөө нь буусан бол орооны иргэд гарч байдаг. Ийм сайхан гэд хэлж яхад нь хүний бас зөв сонгочтой гэж баярлаж бас нэг Монгол улсад бас нэг тийм хүний төлөө гэсэн сэтгэлтэй хүнийг олоод сургаад тэр ажилд нь бас ингээд бас одоо хүнээ зөв сонгочтой гэж бас баярлаж явдаг. Дараагийн хүүхэд нь манай эмнэлэгт ажиллаж байгаа. Дараагийн хүүхэд нь одоо юу 3 дугаар курсоо сурч байгаа. Энэ жил хамгийн отхон хүүхдээ бас нөгөө нэг хөгжлийн юуны хүмүүжлийн төвд байсан хүүхэд. Тэгээд нөгөө хөгжлийн тусгай төв гэдэг шиг бүтэн өнчин хүүхэд байсан. Тэгээ оноо бааланч хүрээгүй байсан. Тэрийг би өөрийн хүүхэд шиг зүгээр өстой хичнээн бичиг заас бүрдүүлдэгүр доогоор боловсралны яамар явж байгаад энэ хүүхэд чинь бүтэн өнчин хүүхэд, сурах зорилготой хүүхэд, сурч чадах хүүхэд, энэ мэрэгжлийг сонгох хүүхэд, улсад ирэхдээ энэ хүүхдийн төлбөрийг тасралтгүй 4 жил өгөх спонсор олчихсон Япон хүн байна. Энтэр гэж байж цохолт хийж тэгээд тэр хүүхдийг би ёстой нэг өөрийн хүүхчиг тэр хүүхдэд дагуулж гүйжиж бас юунд оруулсан. Этүүгийн сувилахын сургуульд оруулсан 1-р курсэж амжилттай сурч байгаа. Гэх мэтлэн одоо бас хүмүүсийг бас ажлын байр мэрэгжил боловсралтай болгох тэр тусламж хандив бас нэг удаагийн зүйлээс илүү цаашдаа өөрийгөө аваад явах улстай бас хариуцлагатай хүний итгэл сэтгэл даасан тийм одоо хариуцлагатай боловсон хүчин бэлтгэх ажилд ч гэсэн эмнэлгийг хөгжүүлэхэд эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэхэд тэгээ уулзалт энтергээл ер нь Японоос ирсэн хүмүүстэй тэр сувилахын Монголын сувилахын алба ч юм уу хөдөө орон нутгаар эмнэлэг сувилийн үйл ажиллагаатай энтер танилцах хөдөө орон нутгаас бас эмнэлэг сувилийн үйл ажиллагааг зардлаад байгаа сонирхыг гэсэн хүмүүсийг Япон орн руу авч явж эмнэлэг сувилийн үйл ажиллагаатай одоо танилцуулах ер нь олон талт ажлыг бол хийж л байна л да тасралтгүй. Энэ олон ажлыг одоо ингээд хараад ахт яаж бүгдийг амжуулж яах мөн одоо Япон улсаас гихтэл одоо тэр олон мянган одоо энэ эмнэлгийн хэрэгслүүд мөн одоо саяны ярьж байгаа хүүхдийн сургалтын төлбөрийг 4 жил одоо зүгээр энэ бол энгийн яриаш жишээ шүү дээ. Тэгэхэд төлн энтер гэдэг энэ асуудлуудыг одоо та хэрхэн тэр хүмүүстэй ойлголцож одоо энэ тусламжийн гарын сонгуулдгийн болоо. Ерөнхийдөө Монголын нийгмийн эдийн засгийг ийм байгааг мэдээд тэр сайхан сэтгэлтэй хүмүүстэй учирсан юм шиг байгаа. Тэгээ би бодгий нэг манай нэг хэд найзууд Япон руу надтай цуг явсан. Тэгээд бид нар их сайхан аялсал да Киото, Осака, Кобе гэдэг. Тэгээ хамгийн сүүлд нь миний Япон найзуудтай баярлалаа гэж талархлын хоолнд орсон. Тэгсэн чинь манай нэг Япон найз одоо бид нарыг ийм сайхан орныг үзүүлээд ийм сайхан үйлчлүүлсэн энд ингээд баярлалаа. Ямар сайхан найзуудтай байдгийг усан онгоцоор хүртэл аялаж ингэж явсан. Одоо тэгэл ийм сайхан хүмүүстэй уулзсан найздаач баярлалаа, та нарт баярлалаа гэж ярьсан чинь сонсож ясна. Япончууд ч бас их нэлийн нөгөө суурин соёл хөгжсөн болох дээр юмд их чамбай ханддаг. Сайн хүнтэйгээ л учирдаг байхгүй юу? Энд чинь өөрөө сайн хүн болоод бид нартай учирсан байхгүй юу? Тэр үгнээс хойш би дандаа боддог байхгүй юу? Үнэхээр хүн өөрөө бусдын төлөө гэсэн агуу сэтгэл гаргаж чадах юм бол яг тийм хүмүүстэй бас уулзуулдаг юм байна. Хэцүү хүнтэйгээ л уулздаг штэ гэд нэг хэлдэг үгийг би амьдралдаа бодоод ер нь одоо энэ олон жилүүдэд энэ ажил төрөл хийж явхад надад бол шалгалтаар ирсэн хүмүүс нь ч тэр одоо тэгээд надыг шагин журамшуулахаар ирсэн улсууд нь ч тэр дандаа л надтай сайхан хүмүүс уулздаг. Тэгээ би бас боддог. Тэгээд ийм сайхан хүмүүс дэмжиж байгаа юм чи, ийм сайхан хүмүүс туслаж байгаа юм чинь шалгалт гэдэг чинь нэг өсөндөө бас л тусалж байгаа хэрэг шүү дээ. Ажлыг маань сайжруулахын тулд шалгалт ирэхийн тулд бид нар их юм бэлдэн. Тэгээ тэнэнгээрээ бас өнгө зөөс хөрөнгө оруулалтаа хүний төлөө юм хийж байгаа юм чинь. Гэхдээ би бол шалгалтаар ирсэн хүмүүсэд хүртэл баярлаж яадаг. Эдгээр олон зөвлөдүүдийг одоо мэдээж хэрэг зөв ойлгуулсны үндсэн дээр би болсон шүү дээ. Тэгэхэд төр засгаас гэдэг юм уу? Ер нь ямар нэгэн одоо шагналууд ямар хэр шагналуудыг одоо та хүртсэн болоо? Төр засгаас одоо тэгээд би яг тийм юм хийгээд байна гэдэг айхтар их зарлаад рекламадад гэдэг юм уу одоогийн цаг үеийн хэлээр явдаггүй юм. Ер нь хүүхдээ ажил хийж байхдаа бол би өөрийнхөө салбарын шагналуудыг авцсан л да. Дөнгөж Хэнтийн аймагт хамгийн сүүлчийн 90 онд шилжиж ирэхээс өмнөх 89 онд чинь улсын тэргүүний пенсийн удирдагч нарын 2 дугаар чуулга уулзалтанд төлөөлөгчөөр өргөдөж орж ирж байла. Хэнтийн аймгийнхаа тэр онгоцны бодол дээрээс АН 24 онгоцон хүүхдүүдийнхээ гойлон хөгжмийг үлдээд гэлтэй. Тэгэл өдүүлж байла. Олон сайхан багш нартайгаа хамт
Тэгээд дараагаар нь бол 1 сарын дотор одоо 89 оны багш нарын 5 дугаар их хурал хамгийн сүүлчийн социализм тэр их хуралд бас хамгийн залуу 20 хэдтэй төлөөлөгч 20 хэдэн настай 30 арай хүрэг 29 настай төлөөлөгч орж ирж бас л 1 сарын дотор гойлоо өгч мөрөлдүүлээд 2 удаа том арга хэмжээнд тэр сэхэднүүдийг төлөөлөөд тэр маань их урам өгдөг багт илүү их хүчтэй ажиллах тэгэл сэтгэлийг төрүүлж тэр багш нарын 5 дугаар их хурлын энэ дээр тэр үеийн одоо өмнө говийн наран гэрэлгээд нэг эвлийн төв хорооны дарга байсан тэр хүн тэргүүний сэхэтэн залуу алтан медаль зөөж гээл тэгэл тэр ирчээр чинь би өшөө их юм хийж бүтээх ёстой юм шүү намайг төр засаг ийм хэмжээнд дүгнэж юм шүү багш нарын 5 дугаар их хурлын төлөөлөгчөөр эвэлпийн ажилтнаас ганцхан хүн сонгогдноход аймгийн багш нарын 4-р баг хурлаас 98% санал аваад ганц хүн бий байж исэн шүү гэл тэгэл тэр үеэс эхлээд нөгөө хариуцлага гэдэг юм аа шагналын ард том хариуцлага тийм өшөө их юм хийх бүтээх ёстой шүү одоо энэ их хайр хүн тэтгэлэг даах ёстой шүү гэд тэгээд явж исэн хамгийн сүүлд урлан бүтээхийн 98 онд ажилласаа гарахынхаа өмнө 10 жилээр баг банд ерөнхийлөгчөөсөө хөдөлмөрийн хүндэт медаль авсан. Тэгээ хүмүүс намайг тоглоод тэгдгээ одоо алтан гацсан аваач гэдэг. Би тэгдгээ би бол одоо хувийн хөвшилт басалд ажиллаж байна. Төрийн бус байгууллагад ажиллаж байна. Одоо тэрий чинь тэгээд хаагуур аавна гэж хөцөлдгөө шагнал аавна гэхдээ гол нь тэр шагналыг авцсан юм шиг ажиллаа хийж лээ уйдаа гэж явчихдаг шүү дээ. Хүн чанар нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын хүндтэй зочноор Дархан утас компани захирал хадагтай Янжин лам уригдан оролцлоо. Нэвтрүүлгийн зорилго нийгэмд хийж бүтээж буй гэгээлэг зүйлийг үзэгчдэд хүргэхийн чицүү хэн нэгэндээ сэтгэлийн дэм хайрлахад оршдгоо. Энэ ч утгаараа Арслан клубын хамт олноо санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг сайн үйлсийн аян барилгын коллежийн оюутан сурагчдын дунд зохион байгуулагдаж шалгарсан анги хамт олонны төлөөллийг мөнгөн шагналаар урамшуулан хүн хүнээ хайрлан дэвлэхийг хүсэн өрөөж урам хайрлсныг үзэгч та бүхэндээ төлөвлөлье. За нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Тэгэхээр өнөөдөр бас хүндтэй зочин маань хүмүүнлэгийн илж байгаа. Тэгээ өнөөдөр хүмүүнлэгийн ажил нь үргэлжлэн сайн аяны өвс зохион байгуулсан. Энэ нь болохоор Арслан клуб маань холбоотой тийм ээ. Тэгэхээр Арслан клубын манаас нэг төлөөлөгч бас энэхүү сургуулийн багш гэж сонссон. Тэгээ өнөөдөр ямар үйл ажиллагаатай бас энд хүрэлцэн ирээд байна. За Хэрлэн Арслан клубийнхээ 15 жилийн яг хугацаанд бид нар бас олон жижиг байгууллагуудад дээр жижиг хэмжээний сайн үйлсэн аян зохион байгуулсан байхгүй юу. Тэгээд манай энэ сургуульд бол манай Хэрлэн Арслан клубыг үүсгэн байгуулагч Мягмар Сүрэн багш маань багшилдаг. Тэгээд Мягмар Сүрэн багш маань 15 жилийнхээ ойг хугацаанд сургууль дээр сайн үйлсэн аян зохион байгуулсан. Тэрний одоо дүгнэж шагналыг гардуулж өгөх гэж ирж байна. Хэрлэн Арслан клубын нийт гишүүдийнхээ өмнөөс энд хүрэлцэн ирсэн багш сурагчтай болон энэ телевизийг үзэж байгаа Монголынхаа ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд бид нар бол 15 жил тасралтгүй Хэрлэн Арслан клубийнхээ үйл ажиллагааг хот хөдөө явуулж ирсэн. Энэ удаа бол энэ барилгын политехникийн коллеж дээр сайн үйлсэн аян үргэлжлээд амжилттай үргэлжлээд шалгарсан одоо баг хамт олондоо шагнал гардуулахаар хүрэлцэн ирлээ. Ингээд шагналаа гардуулж өгье. За энэ сайн үйлсийн маань аянд болох дээр Сүнжидмаа багштай цахилгааны нэгэн ангийн хамт олон маань шалгарсан байна. Ингээд Арслан клубийнхээ нэрийн өмнөөс шагналыг гардуулж өгье. Сүнжидмаа багшийг хэлж байгаа шүү. За ингээ хүний сайхан сэтгэл гэж хүн хүндээ туслах, хүн хүндээ
цаг зав гаргах, хүн хүндээ туслах энэ сайхан үйлсэд энэ сайхан оюутан залуучууд маань энэ олон 2000 оюутан дундаас анги хамтолноороо шалгарсанд баяр хүргэе. Та нар хүнд чадах бүхнээрээ сэтгэл харамгүй туслаж байгаарэ гэсэн сэтгэлийн цагаан хадгийг өргөё. Барилгын коллеж дээр ирж хүмүүлгийн үйл ажиллагаа явуулж байгаа Хэрлэн Арслан клубын хамт олон болон одоо манай тэргүүлэгч Янжин хамдаа бас сургуулийнхаа өмнөөс одоо шалгарсан анги хамт олонныхаа өмнөөс багш нарын өмнөөс баяр хүргье. Хүмүүлгийн ажилд оролцсон энэ хүмүүлгийн ачтан инрэлтэй энэ сайхан сэтгэлд багш тэгээд Хэрлэн Арслан клубийнхэн энэ хүүхдүүд та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Дим димэндээ дэс ирчэндээ гэдгээ амьдралын нэгэн хэсэг нийгмийн сайн сайхны төлөө зориулагдсан Хэрлэн Арслан клубыг үүсгэн байгуулахад нэвтрүүлгийн зочны маань олон сайхан найзууд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэдний нэг болох Эрдэнэ чимэгтээ баярлаж талархаж явдгаа илэрхийлэхийн чацуу. Удахгүй болох Хэрлэн Арслан клубийнхаа 15 жилийн өн баярын мэндийг хүргэж гинтийн бэлэг барихаар зорилоо. Яг одоос манай нэвтрүүлгийн зочин хамгийн хайртай дотны найзуудынхаа нэг болох одоо Эрдэнэ чимэгчдэр хөрөлцөн ирэх гээд байна. Тэгэхээр энэ хүн маань одоо та хоёр маань хэдэн жил үерх үү, ямар одоо учиртай хүн энэ талаараас ярих уу? За Эрдэнэ чимэгтэйгээ би нэг нутгийнх 10 жилийн сургуульд өгсөн. Тэгээд Эрдэнэ чимэг маань бас их сайхан Монголын сайхан бас нэг эмэгтэйчүүдийн нэг. Тэгээд оюунлаг. Тэгээ би найзтайгаа бас энэ Хэрлэн Арслан клубыг анх хоёулахна би ерөнхийлөгч Эрдэнэ чимгээ маань нарийн бичгийн дараагаар нь хоорондоо хоёулаа ярьж төлөвлөгөө хөтөлбөрөө хийж энэ үсгэн байгуулж байсан. Тэгээд 15 жилийн ой болж байгаа учраас би бас найзтай сюрприз зорж энэ нэвтрүүлэгтээ найзаагаа баярлуулъя гэж ирж байна. За тэгэл би яг нэвтрүүлгийн зорилго ч гэсэн бас нийгэмд хийж бүтээж байгаа гэгээлэг зүйлийг үзэгчтэй хүргэхийн чацуу хин нэгнийгээ баярлуулдаг. Тэгээ өнөөдөр бас хамт ажилладаг албан байгууллагынхаа одоо эмч сувилагч нарыг мөн одоо сургуулийн бяцхан хүүхдүүдийг тийм ээ ажил амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа тэр одоо сургалт хүмүүжлийн төвүүд олоод тэдгээр хүүхдүүдэд бас сэтгэлийн дэмийг хайрлж тэднийг урамшуулж бас мөнгөн шагналуудыг бас өгж явах шиг харагдсан. Тэгэхээр бас одоо дотны найз нараа орж гинтийн бэлэг барья. Миний найз чинь яг гоццэг шиг нэмэгдсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр найз нөгөө хүн чанар гэсэн нэвтрүүлгээр болж байгаа байхгүй юу? Тэгээд тэр нэвтрүүлэгтээ бас хэн нэгнийг баярлуулах сюрприз байт юм байна. Тэгвэл нь бодож ирсэн Хэрлэн Арслан клубын маань 15 жилийн явуулах гэж байгаа юм чинь нэрээ энэ 15 жил ихтгэл үнэмшилтэй үнэнч явсан хоёулаа анх энэ Хэрлэн Арслан клубыг үүсгэн байгуулах гэж юу ч мэдэхгүй хоёулаа бас нэг хэдэн хүмүүсийг цуглуулж олон улсын дүрм журмыг орчуулж төрийн бас байгууллагын дүрм журмыг яаж тэгээд өнөөдөр чивтэрийн үүсгэн байгуулсан клуб маань 15 нас хүрсэн байна. Тэгээд анхныхаа нарийн бичгийн дарга болох багын найз нутгийн бүсгүй тэгээд сайхан найзтай би баярын мэндийг хүргэж явна найз. Монголд энэ Арслан клубыг үүсгэн байгуулахад бас хүчин зүтгэж анхных нь одоо үүсгэн байгуулагч гэж хэлж болохоор одоо багын найз Янжата маш их баярлж байна. За бид тэр анх 1999 онд юу ч мэдэхгүй баг Монголд Арслан клуб гэж байдаг үгүйч мэдэхгүй ерөөсөө хоёрхан клуб байгуулагдсан. Тэрний нэг нь олон улсын батламжаа авах гэж байна. Нэг тийм одоо буйны ажилд хоёулаа оролцъё гэд санал тавихаар нь хоёр юу ч мэдэхгүй охин очиж оролцож ирсэн. Тэгээд жилийн дараа 2000 онд одоо дан 25 шилдэг эмэгтэйчүүдээр бүрдсэн Хэрлэн Арслан клубыг гэж байгуулж ирсэн. Тэгээ өнөөдөр тэрнээс хойш 15 жил болж өнөөдөр бид нар 15 жилийн хойг хийх гэж байна. Энэ хугацаанд бол одоо бидний хийсэн ажил одоо Монголын буйны одоо сайн сайхан хүмүүсийн сайн сайхны тулд хийсэн ажил маань бол бишгүй их. Тэр утгаараач бид нарыг бас өнөөдөр үдий зэрэгтэй явж байгаа гэж ойлгож болно тий. За найзтай маш их баярлж байна. Миний найз бол хүмүүсийн одоо сайн сайхан тий буйны ажилд бол итгэх зүтгэлтэй сэтгэл зүрхээрээ ажилдаг
Хүмүүсийг баярлуулахаас гадна бас найзуудынхаа бол байнга баярлуулж, байнга урамшуулж, байнга сэтгэлийн дэм өгч явж идэг. Тийм болохоор бид хоёр өнөөдрийг хүртэл тасралтгүй 30 гаруй жил бараг 40 жил найзалж байгаа гэж хэлж болно. Ингээд найздаа маш их баярлалаа. Гинтийн сүрприз ярьсанд ямар ч бэлтгэлгүй байлаа. Ингээд бид нэвтрүүлгийн зочны хамтаар дархан отож эмнэлгийг зорж, зовсон ч жаргасан ч хамтдаа эрүүл мэндийн энхийн манаанд зогсдог эмч зөвлөгч нартай танилцсан юм а. Дархан отож эмнэлэг нь уламжлалт дотор мэдрэлийн өвчний онцлогоо эмчилгээний чиглэлээр тасралтгүй 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд клиникийн профессор эмчээр удирдуулсан анх дагч хувийн эмнэлгүүдийн нэг юм байна. Тус эмнэлэг нь тархины цус харуултын дараах, саа саажилт, нүүрний мэдрэлийн саа, толгойн өвдөлт, нуруу үе мөчний эмгэгүүд, тархины цусан хангамжийн архаг дутагдал, нойргуудал, мэдрэлийн ядаргаа, бусад мэдрэлийн өвчнүүд болон дотрийн архаг эмгэгүүдийг Европ болон уламжлалт эмийн болон эмийн бус эмчилгээний аргуудаар эмчилдэг юм байна. Эрхэм үзэгчдээ хүн чанар нэвтрүүлэг үргэлжлэн дархан хотч эмнэлэг дээр ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бас өнөөдрийн нэвтрүүлгийн хүндтэй зочин дархан хотч эмнэлгийг бас ажилуулдаг байгууллагын бас захирал хадагтай Янжин лам гэж хүн байгаа. Тэгээ өнөөдөр бас ийм сайхан Монголын маань мянган бүсгүйчүүдийн төлөөлөл бас энд ажиллаж байна. Тэгэхээр мэдээж дархан хотч эмнэлгийнхаа талаар болон Янжин лам одоо захирлын талаар үзэгчтэй хуваалцгаа. Та бүхний энэ манай эмнэлэг дээр ирж манай захирлын тухай ингээд нэвтрүүлэг хийж байгаад бид нар их баярлж байна. Манай дархан хотч эмнэлэг нь болохоор мэдрэл уламжлалын чиглэлээр ажилладаг маш одоо олоннд танигдсан ийм эмнэлэг байгаа. Тэгэд манай захирлын тухайд гэх юм бол ерөөсөө хамт олонныгоо удирдан чиглүүлэхдээ маш гарамгай хүмүүстэй аягүй ээлэгсэд татан ханддаг, ажилчдаа ч гэсэн ар гэрт нь маш анхаарал хандуулдаг их сайхан эмэгтэй байгаа. Дархан хотч эмнэлгийг зорж ирсний учир гэвэл танаа одоо бас захирал нь одоо гинт та бүхэндээ гинтийн одоо бас бэлэг барихаар хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд та бүхэн огтаа авно. Өөрийнхөө энэ сайхан хамт олонд үнэхээр их баярлаж явдаг. Хүний сайхан надтай уулзраж хоёргүй сэтгэлээр бид нэр хүн ардынхаа төлөө зүтгэж явдаг. Байхгүй үед мань байгаа юм шиг ажиллаа хийдэг. Ийм сайхан хамт олноороо үргэлж захирал нь баярлаж бахархаж явдаг. Та нартай энэ өдрийн мэндийг хүргээд энэ амттныг өгье. Баярлалаа. Танараа ч гэсэн бид нар бахархдаг шүү захирлаа. Танд ч гэсэн одоо хамт олон чинь маш их баярлж идэг. Ийм халуун дулаан хамт олонтой болгож одоо ингэж бидний гэр бүлд ч гэсэн халуун уур амьсгал өгж ид таньдаа их баярлалаа бид нар. Тандынхаа ажил одоо амьдралд ч ажрал сайн сайхныг хүсэн өрөөё. Миний хувьд ч гэсэн захиралдаа баярлж явдаг шүү. Намайг Япон солонгосоор авч аялуулж, сайхан амрааж аялуулсанд баярлалдаг. Манай гэр бүлийн зүгээс ч гэсэн баярлж явдаг шүү. Дандаа хайртай шүү. Ийм сайхан нэвтрүүлэгт оролцож байгаад нь захиралдаа байнга дандаа баярлалаа гэдэг үгийг хэлж чаддгүй. Энэ нэвтрүүлгээр дамжуулаад захиралдаа баярлалаа, хайртай шүү гэж хэлье. Ийм сайхан хүнээр удирдуулсан энэ байгууллагад ажиллаж байгаадаа бид бүхэн бас маш их баяртай байдаг. Тэгээд захиралдаа эрүүл энх ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Манай хамт олон бол багаараа ажиллаа сурчсан. Үнэхээр одоо хүний төлөө багаар ажиллах гэдэг хөрвж ажиллаж чаддаг. Ийм сайхан хамт олонтой дөө миний ажил үйлс өдий зэрэгтэй яваад манай энэ сайхан хамт олонны хүч тус юм аа гэж үргэлж та нартай талархаж явдаг шүү. Ийхүү хүн чанар нэвтрүүлэг маань өндөрлөгт өгч байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн хүндтэй зочин болох дархан хотч эмнэлгийн захирал хадагтай Янжин лам өргөдөн оролцсон. Тэгээд үнэхээр сайхан юм хамт олонтой юм залуу охид бүсгүүчүүд энэ төлөөлөл эмэгтэйчүүдийн төлөөлөл бас яах аргагүй таны энэ олон шавнар гэж одоо их баярлаж бахархаж байна. Мэдээж хэрэг нийгмийн асуудлыг шийднэ гэдэг бол үнэхээр одоо хамгийн том зүйлээ. Тэгээ өнөөдрөөс өвчтнүүд нь маань халуун дулаан яриа өрнүүлж үнэхээр сайхан одоо сэтгэлийнхаа урмын үгийг та бүхэндээ бас дамжуулж хэлсэн байгаа. Тэгээд та бүхэндээ ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дархан хотч эмнэлгээр үйлчлүүлэгчтэй болон нийт Монголынхаа ард түмэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё.
Ийхүү хүн чанар нэвтрүүлэг маань өглөөний нар мандахаас үдшийн бүрий болтлоос өнөөдрийнхээ хүндтэй зочдтой хамт байлаа. Тэгээ та нартаа цаашдынх нь ажил хөдөлмөрт хамгийн сайн бүхнийг хүсэн өрөөе. Баярлалаа. Хүн чанар нэвтрүүлэг энд хүрээж жаргаж байна. Иргэн услаа түр баяртай үзэгчдээ хүн хүнээ хайрлая, хүн чанараа өнгөлөн зөвлөе.